За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Бид нар 12 дугаар сарын 7-8-нд орхны хөрхрэн дээр зохион байгуулагдах Каракрум Ice Festival-ыг зорио явж байна. За яг одоо бид нар бол 13 дугаар зууны дэлхийн нийслэл Эрдэнэ хар хорон хотын туйран дээр боссон Эрдэнэзүү хэдийн 108 суулгын дотор Эрдэнэзүү хэд ихэд иргэдээс та бүхэндээ мэдчилж байна. Тэгээд энэ Каракрум Ice фестивал мөсөн дэврэлтийн хар хорин цомын тэмцээнд оролцож байгаа тамирчидаа болон зорин ирж байгаа хүмүүстээ болгоомжтой сайхан яваад ирээрээ та бүхэнд ажлын амжилт хүсье. Одоо хар хорин Ice фестивал дээр уулзцгаая. Каракрум Ice фестивал 12 дугаар сарын 7-8 орхны хөрхрэн дээр болж байгаа. Тэгээд энэ удаа бол бид одоо хар хорон цомын эзнийг шалгаруулна. За хар хорон цомын эзэнд одоо Монголын дэлхийд өндөр эрэмбтэй байгаа Монголын тамирчид ирж оролцож байгаагаар онцлогтой. За та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд Happy. Yes. So happy. I'm so happy come here to visit this temple. It's very nice. Very important history of Mongolia, of the world, right? Hello. In Mongolia, it's far from the Ulaanbaatar, almost about 500 kilometers in the countryside. 那么现在我们在远离乌兰巴托500公里的一个郊外的蒙古包里边。哎呦，这个地方 very nice, very nice. I like it. We wait for the dinner and some drink. Thank you. Very nice. 누가 영어 듣겠다 하나 친구들이 아버지 За бид хэд одоо хөрхрэн дээр ирсэн. It's very warm, no? Тэгээ нэг гэртээ байрлаа. Very warm л гин. Yeah, not only warm, it's hot. It's hot. It's hot. Oh, very nice, very nice. 타이어 이런 크리스천들가 할튼 보이는 거. Хоёр тиймэр аюултай яа. Зоогтгүй мөсөө том томор нь хаглаад байдаг. Том бүхлээр нь. Тэгэхээр ил заавал ирээ бол байг шалж. The ice too hard. Need water. Need water? Yeah. It's so dry. Ice so dry. Yes, ice is so dry. So need some water. Be soft. It's nice to climb.
But no, it's good. It's enough to use. Very good. Дөрөвний нэгийг би надад дахиад явах нь шүү дээ. 8 дараа 4-ний 1 тэгээд Тэгээд 4-1 2 ч яваад 2-1 яваад. За тэгвэл авиагүйд би ялаастай хийчихлээ. Би ялаастай бигээ болцсон бол хэсэг яваа. Тэгээд би суглаагаа хийгээд яваа. За хэсгийн авирлтын суглаа явуулж байна. ятагаа ихтэй явсан даа. Ятаа. Гарааны хаа. 자, 이쪽에 쏘쳐. За Каракурум Ice Festival хар хурам цомын тэмцээний эхний гараа эмхтэй 1-р гарааг Аминаас олжээ. Авч мэднэ үү? Агаар. Гал өстөр. Дорас дээр үлээж байна. Хашаа бүлэг медаль, Азийн аваргын алтан медаль, дэлхийн цомын алт хүрэл медаль, дэлхийн аваргын хөнгөн медальтай тамирчин байна. Монголын бас анхны өндөр амжилт гаргасан тамирчин байна. Яа, тамирчин мэднэ үү? За, ахаа. Марш! Гой. Жаё.
유수 알아. 뉴스 나인더더. За Каракорум Ice Festival 2024 тэмцээн өнөөдөр эхний өдөр амжилттай болж үргэлжилж байна. За энэ жилийн үед томоохон онцлогуд гэвэл фестивалийн үед маш олон өргөн хүрээг хамрууллаа. За мөс маань маш их сайхан хөлдсөн байна. За сонирхчдын төрөл маань сая яваад өндөрлөө. Сонирхчдын төрөлд маш олон тамирчид төсөлдөг болсон байна. Жилээс жил тамирчдын ур чадвар маш их өсөж байна. Энэ нь бол одоо тамирчид авирж байгаа цагийн хугацаанаас ингээд харагдаж байна. За бас нэг онцлог гэвэл энэ удаад UAE-гийн олон улсын шүүгч Хятад улсын иргэн Кай одоо бидний фестивалыг үзэж сонирхож за мөн биднээс туршлага судлах их мэтчлийн олон зүйлүүд дээр байж байгаа нь маш их онцлог болж байна. Мөн мэрэгжлийн төрөлд энэ жил маш олон залуучууд шинээр түрэн орж ирлээ. Залуучуудын английн тамирчид маань бас орж ирээд маш их өрсөлдөөнтэй энэ тэмцээний шансаа маш их өндөр болж байгаа гэж миний хувьд харж байна. Одоогоор шигшээ 8-д үлдсэн залуучуудаас ихэд ТV медальтай, дэлхийн цомын медальтай, залуучуудын дэлхийн аваргын медальтай тамирчид. За 8 тамирчны бараг 4, 5, 6 медальтай ийм тамирчид байна. Тэгэхээр энэ тэмцээний цар хүрээ ач холбогдол ямар өндөр байсан бэ гэдгийг харуулж байна. Мэдээж яг мөсөн давиралтын спорт Монголд үүсэх хөгжөхөд одоо хамгийн одоо чухал хөшүүрэг болсон тэмцээн гэж бол миний хувьд хардаг. Мэдээж анх алдар гişгэх суурах нар маань одоо санаачлаад энэ тэмцээг бас одоо 12 дахь жилдээ зохион байгуулагдаад явж байна. Тэгээ энэ тутгалангаас энэ одоо энэ тэмцээнээс төрөн гарсан тамирчид маш олон амжилтуудыг үзүүлж байна. Тэгээд цаашдаа илүү их том амбицтайгаар явж байгаа гэж харж байгаа. Тэгээд тун удахгүй бас Каракорум Ice Festival маань одоо олон улсын фестивал цаашлаад бас дэлхийн цомыг одоо Монголд байхад одоо тэр амбицийг бол одоо ирээдүйд харж байгаа. Илэрлэл нь одоо өнөөдөр олон улсын шүүгчнэр ирдэг боллоо. Одоо ингээ олон улсын тамирчид бас ингээд ирэлцэх боллоо. Одоо гадаадын тамирчдаас яг сонирхогч тамирчид одоо ирж оролцож байна. Удахгүй одоо мэрэгжлийн тамирч гэсэн ирж оролцох байхаа гэж миний хувьд харж байгаа. Bonjour, bonjour, je m'appelle Chloé, je suis au Karakonin, dans les montagnes. C'est une expérience formidable. Merci beaucoup de l'accueil. Vous êtes des amours. J'aime très fort la Mongolie. Vive la Mongolie! Thank you. Merci beaucoup. You're welcome. Bye, Etra. За сайн байцгаана уу. Каракорум Ice Festival маань эхний өдрөө болж байна. За одоо та бүхэн маань харж байгаах одоо сонирхчдын хурдны төрлийн авиралт болж байна. За манай сонирхчд маань бас жил ирэх тусам сайжирч байна. Олон жил болсон учраас нөгөө бараг 4-5 жил дараалж орж ийн гэдэг зарим залуучууд орон нутгийн мөсгөчүүд маань байна. Тэгээд одоо бараг 20 секунд авирчтэй. Айгу сайжирч байгаа. Энд бас баяртай байна. Тэгээд одоо ер нь сонирхчдын төрөлд бараг 50 орчим хүн оролцлоо. Мэргэжлийн төрөлд бол нэг 17-8 хүн оролцлоо. Тэгээд мэргэжлийн хурдны төрөл маань бол одоо өнөөдөр хагас финалаа хийгээд хэсгийн авиралтаа хийгээд дууссан. Маргааш хагас финалаа хийнэ. За өнөөдөр бол ингээд сонирхчдын авиралт маань ингээд болоод медалаа гардуулаад бол дуусна. За тэгээд мөн энд ийшээ бид нар бол нэг хөрхэн дээр энэ ийшээгээ яваад жоохон нэг 2 км-ийн зайд бас автоуралдаан болж байгаа. Бас мөсөн шагаа хараа болж байгаа. Ингээд маш олон зүйл болж байгаа. Ер нь бол жил ирэх тусам улам өргөжчин. Тэгээд энэ жил бас их өргөн зохион байгуулалттай Өөрөнгө аймгийн засаг даргын тамирын газар болон Батөлжийн сумынхан манаас идэвхтэй оролцлоо. Тэгээд Энэ жилийн мөс ямар вэ? энэ жилийн мөсний тогтцол ер нь бол их дажгүй сайхан байна шүү. Ер нь бол ус ихтэй одоо нөгөө сүүлийн 2 жил чинь бол хийхэд бол ардуур нь ерөөсөө ус уусахгүйсэн шүү дээ. Энэ жил бол одоо ус уурсаад аягүй гоё байна. Тэгээд цаг агаараа явж гисэн дулаах ерөөсөө даах гар нүцгэн байж бол даах юм алга тий. Аягүй сайхан байна. За. Hi everyone, I'm Yikai. I'm from Beijing. I'm the climbing international judge of UAA. It's my first time coming to Mongolia. In here, I saw the lovely people and the wonderful food with the wonderful ice. Today, I can say the Mongolia team, the climbing team is very strong, and we grow up is very strong. We just used the 5 years, we get the ice climbing World Cup champion. Now I saw so many younger, the new people
coming here to Taist to training ice climbing. I'm sure Mongolia team, Mongolia ice climbing can be very strong, so quickly, so nice. That's all. Thank you. Thank you. За сайн байцгаана уу. Каракорум Ice Festival 2024 амжилттай 2 дахь төрөө явагдаж байна. За тэгээд яг одоо бол эрэгтэйчүүдийн хурдны финалийн үргэлжлэлд ажиллаж байна. Одоо яг олон улсын хэмжээний мастер хоёр одоо тамирчин манай хоорондоо өрсөлдөж хамгийн гал гарсан оролцоог хийж байна. Амжилт. За. Мэлла. Энэ дараа нэг Чонсаны дэлхийн цомын финалыг дахиж Монголдо үзэж байна. Манай хэвлэн хоёулаа финалдаа алтан медалийн төлөө өсөжсэн бол одоо хагас гişээ өрөлтөн дээр хоёулаа дараад финалж байна. Тэгээ одоо яг хоёр бол дотроо амар их болж байгаа тийм. За энэ тэмцээний өстө хамгийн гал гарсан авиралт одоо яг явж байна. За дараагийн гараад нь амжилт хүсье. За эрэгтэй хүрэл медалийн төлөөх авиралт. Jaya, Jaya! За эмэгтэй алтан медалийн төлөөх авиралт. За одоо эрэгтэй алтан медалийн төлөөх авиралт. Дэлхийн чансаг тэргүүлж байгаа банд хоёр болон Спортын мастер Сутанбор клубын тамирчин сайхан жаргал нарын хооронд Каракорум Ice Festival-ийн хар хорин цомын төлөөх тэмцээний цомын аварга одоо тодорноо. Сайн одоо
자요, 자요. За, сайн байцгаана. Өнөөдөр тэмцээний 2 дахь өдөр. За, тэмцээн маань ингээд дууссан, пенальт маань дууссан. Тэгээд тамирчид маань бол одоо сэтгэл хийж байна. За, тэгээд тэмцээний эрэгтэй хордны төр мандах хоёр, 2 дугаар байранд Стамбул клубын тамирчин сайхан жаргал, 3 дугаар байранд Стамбул клубын тамирчин хилээ орлоо. Эмэгтэй хордны төрөлд Стамбул клубын тамирчин Сэлэнгэ, Юбек клубын тамирчин Амина хоёрт орлоо. За, тэгээд 3-т инхри эрдэнэ орсон байгаа. За, юм байна. Тэмцээн сайхан боллоо. Баярлалаа. Дараа жил уулзъя. За, цомын авраг болсон баяр хүргье. Тэгээд энэ тэмцээний тухай сэтгэлдээ хуваалцсан уу? За, маш их баярлалаа. Энэ жилийн тэмцээн маш гоё өргөн дийлгээр сайхан болж байна. Энэ жилийн тэмцээний онцлог гэвэл илүү олон гадаад жуулчид хүрсэн илүү том онцлог болж байна. Тэгээд өмнө жилүүдээс илүү сайхан дулаахан байна. Түр ямар байна? Мөсний хувьд болохоор энэ жил өмнө жилийнхыг бодвол арай ихт гоё хүлээж өгсөн байна. Заац нөгөө баг гарсан байна. За баярлалаа. Хасагдах шатаар явах ямар санагдав? Яг олон улсын тэмцээнд орж байгаа юм шиг санагдлаа. Өмнө нь болохоор зүгээр нөгөө нэг 2 юм уу 3 авируулаад хамгийн бест цагаар навдаг гэсэн бол энэ жил юм хасагдах шатны олон улсын шүүлтийн формат олж ирсэн нь бол арай нэг өөр яг тийм олон улсын тэмцээнд орж байгаа юм шиг мэдрэмж авлаа. За баярлалаа. За, ингээд цомын авраг болсонд баяр хүргье.